үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Оны шилдэгүүдийг тодруулдаг Алтан сарны 2013 наадам маань болоход ойртож байна. Ингээд бид энэхүү тэргүүн наадамдаа зориулаад одоо баярын цуврал нэвтрүүлгүүдийг та бүхэндээ өргөн барьж байгаамаа. Ингээд эхний дугаартаа тавтай морилно. За бид бүхний урилгыг хүлээн авч эхний дугаарыг маань зочноор хүрэлцэн ирсэн. Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын оюуны спортын шүүгч тийм ээ. Ойд хотолтын одоо бидний нэрлэлснээр бол одоо мастер одоо Хатанбаатар маань хүрэлцэн ирсэн байна. Өнгөрсөн оны Алтан сарны наадмын бас эзнэр тодорж ирснийг та бүхэн маань бүгдээрээ мэднэ. Ингээд хатнадаа энэ орой мэндийг хүргэе. За та хоёрт бол нийт телевиз үзэгчдийн энэ үтчийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийнхөө бас нэвтрүүлгийн эхний асуултыг энэ онд одоо ямар амжилт бүтээлүүдийг гаргаваа гэдгээс яриагаа эхэлье гэж бодож байна тийм ээ. Хатанбаатар гэдэг хүний 2013 он яаж өнгөрвөө? За өнгөрсөн жил 2012 оны сүүлээр бас энэ тэргүүн наадамд спортын салбарт онцлогхон болоод бас энэ Алтан сарнаа гардаж авч үзсэн. Бас мэдээж яг Монголд би ийм төрлийн шагнал авч үзээгүй тухайд бол бас маш их ярилж байсан. Тэгэхээр мэдээж энэ шагналыг авах нь бас цааш тэр залуу нэг бас нэг ирчилж хурцлж өгсөн тий. Цааш их зүйлийг бас хийхийг одоо дэмжсэн ийм сайхан үйл явдал болсон гэж ойлгосон. Тэгээ мэдээж энэ 2013 онд миний хувьд бол одоо манай байгууллагын хувьд бол олд амжилтаар маш дүүрэн байгаа. Маш сайхан өнгөрч байна одоо. Энэ жилийн хувьд бол бид нар бас мэдээж Монголын оюун ухааны академийн бас эрхэм зорилго юу гэдэг вэ гэхээр оюуны спорт тэр дундаа бас оюуны спортын 13 төрлийг бас эх орондоо дэлгэрүүлж хөгжүүлэх. За хүүхд залуучуудыг бас энэ зүйлд бас нэг сонирхлын төрүүлэх. За мэдээж энэ дундаасаа тамирчдыг бэлтгэж олон улс төв дэлхийн тэмцээн уралдаанд бас эх орныхоо нэрийг гаргаад ингээд оролцох боломжийг олох үүднээс ингээд ажиллаад явж байгаа. Тэгээ мэдээж энэ жилийн хувьд бол бид нар бас оюуны спортын тэр 10 орчим төрлөөр маш олон уралдаан тэмцээнүүдийг бол мини болон одоо энэ улсын аврал шалруулах энэ тэмцээнүүдийг бол амжилттай зохион байгуулсан. Эх орондоо тий эх орондоо. Тэгээд энэ дундаасаа мэдээж шалгарсан тамирчтай бол одоо олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангаад явуулсан байгаа. Тэгээд өнөөдөр яг энэ 2010 оны одоо төгсгөл дээр тийм ээ 13 оны төгсгөл дээр бид нар оюуны спортын олон улсын дэлхийн аврал шалруулах тэмцээнээс нийт одоо 74 медалийг байгууллагаар ингээд хүртээд дээрэс нь одоо ойд хотолтын энэ оюуны спорт дундаа ойд хотолтын 14 дэлхийн дээд амжилтыг бас тамирчид маань ингэж гаргалаа. Тийм. Тэгээд дээрэс нь одоо 5 их ойд хотолтын 5 их мастертай болоод тэгээ маш сайхан саяын сүүлийн дэлхийн аврал шалруулах тэмцээнээр одоо багаараа нийт авах ёстой 90 медалаас 23 медалыг хүртэж Герман, Шведийн дараа 3 дугаар барьт 33 улсаас 3-т орж бас маш сайхан ингээд амжилттай байлаа. Тэгэхээр оюуны спорт бол Монгол улсад төдийгүй бас дэлхийд дахина бас залуухан спортуудын нэг тийм ээ. Залуу хүний хувьд тэгээд ийм сайхан оюунлаг, гэгээлэг сайхан салбарыг барьж авсны хувьд энэ бол магадгүй өөрөө чинь хийж байгаа үгээс өөр чинь бас сайхан шагнал болж явдаг баг. Гэхдээ ер нь бол шагнал гэж өөрийн чинь хувьд юу вэ? Одоо хамгийн одоо урам зориг өгсөн өөрийг тань өөрчилсөн одоо амжилтанд хүртэлсэн том шагнал юу байдаг вэ? За мэдээж хүүхд байх цагаас бас олон тэмцээн уралдаанд орж энэ шагнал хүртэж ирсэн, шагнал авч ирсэн. За мэдээж сая би энэ ярилцлагын эхэнд хэлсэн. Ер нь бол шагнал гэдэг зүйл бол тухайг бас нэг ирчилж өгсөн, тий? Цааш ихийг хийж бүтээхэд бас нэг сэтэлжүүлж өгсөн ийм сайхан зүйл гэж бас ойлгоод л доо. Тэгэхээр миний хувьд бол одоо хамгийн мартагдчихгүй одоо шагнал маань бол яг энэ оюуны спортоор анх хичээлж исэн. Яг хичээлээд хэдхэн сарын дараа яг энэ Туркийн аврах шалруулах тэмцээнд орж одоо мөнгө медаль авчихсан тэр үеэлдээ. Тэр үнэхээр одоо тухайн үед бол энэ медалийг авчаад бас мундаг хүмүүстэй тухайн үед өрсөлж исэн. Тэгээд үнэхээр хүнд боломж байдгийм байна тий. Ганц би одоо ингэж хийгээд яваад байгаа биш. Цаашдаа бас ингэж өөрсдөө нэг олон хүүхд залуучууд хүртэл бас энийг өөрсдөө нээж тий. Өшөө илүү их амжилтыг ингэж гаргах боломжтой юм а. Яагаад тэгэхээр тухайн үед ингэж авж явах агшинд бол мэдээж энэ спортоор бас хичээлж байгаа анхны Монгол тамирчин гэж бүртгэж ирсэн. Тэгэхээр цаашдаа ганцаараа биш одоо олон хүүхд залуучуудыг одоо бэлднэ гэсэн өөртөө тухайн үед бас ингэж амлж ирсэн. Тэр ирчээрээ одоо ингэж 4-5 жил одоо энэ спортыг хөгжүүлэх гээд ингэж явж байна тий. Миний хувьд одоо өнгөрсөн жилийн Алтан сарнаа спортын салбарыг магадгүй хүмүүс бодохдоо төв дэлхийн олимпийн аваргууд гэдэг илүү одоо биеийн тамирын спортын салбарынх ингэж харж исэн болов гэж бодож исэн. Яг гардаа авсны дараа тэр дундаа бүр одоо илүү их батлагдж байна л да. Ягаад гэвэл энэ олон залуучууд араараасаа энэ шагналыг авч оюуны спортыг Монголыг
одоо дэлхийд илүү сайн таниулж өгснийх нь хувьд Хатанбаатартаа үнэхээр нүдэ олсон шагналын эзэн байсан гэдгийг бас дахиж хэлмээр байна үзэгчд маань одоо санал нэг баг олоо гэж ингэж бодож байна. Тэгээ миний бодоход ой тогтоолтын мастер одоо ой тогтоолтын чиглэлээр хичээл ингээд зааж байна. Ер нь энэ түүхэнд болж өнгөрсөн үйл явдлууд ер нь ихэнх нь мартагддаг. Тэгэхээр энэ болгоныг магадгүй ой тогтоолтыг сайн хөгжүүлдэг. Одоо та бүхний маань хувьд бол бүгдийг одоо санаж үлддэг байх л да. Гэхдээ энэ ард түмэндээ бол Алтан сарны оны тэрэгмийн наадам маань энэ улс үндэстний хийж бүтээсэн илүү их манлай явсан залуучуудаа бас нэг онцолж, тодруулж, бас сануулж гэдэг юм уу тийм ээ. Одоо бас түүхэндээ хадгалж үлдэх юм зорилготой. Тэгэхээр таны бодлоор энэ онд монголчуудын маань хувьд их тийм түүхэн байж магадгүй бас их сэтгэлд хоногшсон тэр үйл явдлууд юу байсан болоо? Ялангуяа спортын салбарт тийм ээ. За миний хувьд бас яг өнгөрсөн жил бол яг энэ санал асуулгад бас өөрөө оролцож байсан. Тэгээд мэдээж одоо Олимпиа авраг одоо Төвшин Баяр одоо тамирчиндаа тий хос медаль авцсан. Энэ хүнд бол санал өгсөн. Тэгэхээр мэдээж яг тухайн дүрмийн дагуу одоо нэг алтан сарна авсан хүн бас хоёр дахь авдггүй гэдэг дүрмийн дагуу яг хоёрт жагсан байсан. Тэгээд энэ үед бас энэ шагналыг авч маш их баярлж байсан л да. Тэгээд мэдээж одоо жил бүрийн хувьд бол монголчууд бол үнэхээр одоо спортын салбарт одтой хямартай байгаа олон сайхан амжилтуудыг дагуулж одоо бусад одоо хүүхд залуучууд тэ багаас нь одоо үлгэр дуурайл үзүүлээ сайхан үйл явдал эзэд болж чадж байгаа. Тэгээд энэ жил бол бас спортоо маш олон сайхан үйл явдал үүссэн. Тэгээд миний хувьд бол мэдээж онцолж байгаа бас хэд хэдэн хүмүүс байгаа. Одоо ялангуяа энэ гавьяа тамирчин одоо мөнх эрдэнэ маань бокс чинь тий боксын бас нэр дэвшсэн байгаа. Тэгэхээр би бас энэ жил бас энэ боксын мөнх эрдэндээ бас илүү саналаа бас өгж байна. За дээрэс нь мэдээж одоо яг өөрийн энэ спортын салбарын тамирчтай бас үнэлж байгаа. Ялангуяа одоо сая манай энэ 17 настай охин за энэ жил бол одоо нийт олон улсаас дэлхийн аврал шалгаруулах тэмцээнээс одоо 30 орчим медалыг авсан. За энэ сая сүүлийн дэлхийн аврал дээр одоо ой тогтоолт их мастер болж дэлхийн 3 дээд амжилтыг сая сүүлийн тэмцээн дээр одоо хийвсэн. Энэ намун тул гэж охин байгаа. Яг тэмцээний хаалтан дээр хүртэл одоо албан бусаар Оксфордоос урилга хүртэл ингээд авлаа. Тэгэхээр энэ хүүхдээ энэ охины бас ачаар одоо Монголын оюуны спортын энэ салбар ялангуяа хөгжөөд удаагүй ч гэсэн яг тэмцээн уралдаанд ороод өндөө одоо 2 жил гарны нүрийг үзэж байгаа. Яг тамирчид гэдгээр багаар гэдгээр. Тэгэхээр одоо энэ 2-3 жилийн хугацаанд энэ хүүхд маань за бусад тамирчид маань өнөөдөр одоо Google-ээр ороод тий Монголын одоо эсвэл ой тогтоолтын дэлхийн аврал 2013 гэдэг ч юм уу ингээд хайлтанд бол одоо тэр монголчуудын рейтинг ямар өндөр бичигдэж байгаа гэхээр одоо шүүмжлэгчид эсвэл одоо нэг статистик судлаачид маань одоо юу гэж дүгнсэн те энэ талаар бол мэдээлэл авах боломж байгаа. Тэгэхээр мэдээж бас энэ намун тул гэсэн энэ охиноо бас маш ихээр дэмжиж байгаа. Тийм дэвшүүлж байгаа. Тэгэхээр намун тул охины хувьд чинь одоо энэ жилийн хувьд 30-аад медаль авлаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд энэ оюуны спортод зориулсан ч гэх юм оюуны спортын уралдаан тэмцээн одоо тийм их олон тоотой болд юм уу? За би одоо өнөөдөр яг энэ академийн үйл ажиллагааны ердөө нэгэн салбарын л ярьж байгаа. Яг одоо ой тогтоолт гэдгээр энэ дунд одоо цээж бол судоку, хурдан уншлага одоо тийм маш олон төрлийн спорт төрөлт, рубик шоу гэх мэтлэн энэ дундаас би яг энэ ой тогтоолтын тамирчдаас энэ хүнийг онцолж ярьж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ оюуны спорт яг бидний судалж байгаа энэ оюуны спортын энэ төрлүүд болохоор мэдээж шатар даамтай харьцуулах юм бол хэдий хожуу үүссэн ч гэсэн одоо 90 оноос хойш хөгжиж эхэлсэн байхгүй. Одоо гэхдээ 90-ийн цанд хүрсэн байна 20 гаруй жил 22 дахь сая удаагийн тэмцээн 23 дахь удаагийн бусад төрлийн тэмцээн болж байна. Өнөөдөр яг энэ спортоор бол одоо дэлхийн 48 маш богино хугацаанд одоо энэ 48 улсад бас хөгжиж чадсан байна л да. 48 улсад одоо улсын аврал шалгаруулах тэмцээн, олон улсын нээлттэй тэмцээнүүд ингээд явж байгаа. Бас мэдээж одоо хэдэн мянгаараа энэ спортод бас хүчин зүтгэж байна. Тэгээд яг хөө бидний хувьд бол одоо 2-7 хоног болгон 7 хоног болгон бас тэмцээнд оролцох боломж байгаа. Яг тэгэхээр энэ тентхийн нээлттэй тэмцээнүүд болж байгаа учраас. Гэхдээ бид нар бас өөрсдөө боломжоор аль болох тэмцээнд оролцдог. Ялангуяа одоо энэ дэлхийн аврал шалгаруулах тэмцээний өмнө бас нэг гадны 2-3 тэмцээнд оролцож бас нэг бэлтгэл хангах ёстой. Жишээ нь энэ жилийн үед бол миний хувьд одоо 11 улс руу ингээд явсан байна. Ихэнх нь бол тэмцээн уралдаан. За тэгээд илүүтлэхүү бас энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн сургалт, семинарт ингэж хамрагдах, хөгжих, өөрийгөө бас тодорхой хэмжээнд хөгжүүлэх тал дээр бас анхаарч ингээд ажилласан. Тэгэхээр одоо он гараад илүүтлэхүү бас бид нар ой тогтоолт хүнхээр их батлчлаа. Одоо энэ цээж бодол руу орж ин, судоку руу орж ин гэдэг явж ин л да. Спорт руу. Одоо төрөл болгоноор нь хөгжүүлэх гэж. Одоо бүгд энэ дээр багууд гарцсан. Бас цэцэрлэг нээж байгаа гэж сонссон.
Тэгээ энэ дэр болохоор сая гоцжаалууд гэдэг бас манай цэцэрлэг дөнгөж одоо эхлээд үйл ажиллагаа ихтүүлээд явж байна. За тэгэхээр энэ цэцэрлэгт маань болохоор илүүдлэх нөгөө багаас нь энэ хүүхдүүдийг бэлтээ тий. Өөрсдөө нээхт нь ялангуяа нөгөө сургуулийн өмнөх нас баг боловсролын залгамж холбоог хангая тий. Өнөөдөр хүүхд бас сургуульд ороод ингээд зовхгүй сурдаг байя. Анхнаасаа дургуй зүйлд бол одоо энэ хүүхд бол цаашлаад одоо суралцах үйл явц бол үнэхээр хүнд болж эхэлнэ тий. Тэгэхээр мэдээж өөрөө эхлэх хөгжчүүл хичээлдээ бас дуртай болчих واخ. Чаддаг болоод байна. Сүрийг маш сайн тавих ёстой. Өнөөдөр одоо жишээ нь актемдэр дан гац ингээд тамирч ингээд бэлдээдэг. Энийн хажуугаар мэдээж энэ боловсролын салбар дээр бол илүүдлэхүйн судалгаа шинжилгээнүүдөө байнга хийж яадаг. Энэ хөтөлбөрүүд дээр бид нар бас ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийг яаж заавал хүүхдэд илүү хэлбэр байх вэ тий. Энэ дэр бол бид нар маш олон хөтөлбөрүүд байна. Тэгэхээр он гараад бас энэ яамтай энэ тал дээр бас тодорхой хэмжээнд бас хамтарч ажиллахаар бас болж байгаа л доо. Эхний хэлцээрүүд бол бас амжилттай болсон. Амжилт юм тийм ээ. Тэгэхээр нэг зүйлийг тодруулж асуумаар байна л да. За 3 настайгаас эхлээд хүүхдүүдийг цэцэрлэгт аваад одоо яг гоц авьяастан гэдэг тий. Тэр цэцэрлэгээр хүмүүжүүлээ. Яг тэр хүүхдүүдийг шалгаж авахдаа одоо яг үнэхээр одоо оюуны спортоор ч юм уу ингээд дагнаад явах авьяастай хүүхдүүдийг шалгаруулж авч гин үү? Эсвэл бол зүгээр жирийн хүүхдүүдийг аваад үнэхээр одоо тэр тал дээр нь ингэж гоцгаад бэлдэнэ гэсэн үг үү? За энэ дэр нэг юм зүйл байгаа. Хүүхд болгоны хүлээж авах чадвар харилцан адилгүй байдаг. Гэхдээ энэ гоцчаалууд энэ цэцэрлэгт бас илүүдлэх бас сонгон шалгаруулж авах уулын энэ журамтай байсан яг энэ жил. Гэхдээ энэ анхны жил учраас бид нар яг энэ дээр тэгж туу шаардлага тавьгаа. Одоо яг элсхийг хүссэн бүх хүүхдүүдийг аавна. Гэхдээ энэ хүүхдүүд анхны элсэгчд маань учраас энэ хүүхдүүдээр бас дээд зэрэгээрээ одоо анхаарч ажиллан бид нар үр дүнг бол заавал гаргана. Тэгэхээр энэ дээр мэдээж маш олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүд байгаа. Сургалт гэж ойлгох энийг хамгийн гол. Гэхдээ өнөөдөр бас зарим хүмүүс шүүмжлэлтэй хандлагатай хүүхд сургуулийн өмнөх нас насандаа тоглох ёстой тий. Гэвч энэ хүүхдүүд маань тэгж одоо чи энийг бич, ингэж бод, ингэж бич гэж хүүхдийг загнадаг юм аа. Энэ хүүхдүүд тоглонгоо өөрөө сурж явдаг гэдгээр байна. Тэр өнөөдөр яг энэ хөтөлбөрүүд ч гэсэн баруунд Америкт одоо ингээд Австралид эдгээр нэвтрээд эхэлжлээ. Энэ хөтөлбөрүүд хэрэгжих хятадд ч гэсэн одоо бүр 2006 оноос хэрэгжээд эхэлсэн. Тэгэхэд хэдхэн жил бэлтгэсэн хүүхдүүд ихтэл одоо үнэхээр гайхамшиг болсон байна л да. Тэгэхээр бид нар бас одоо энэ хөтөлбөр рүү илүү ингэж анхаарч орж байгаа. Хамгийн гол нь тоглонгоо сурах юм аа гэсэн. Тэгэхээр цаашдаа яг дараа жилээс илүүдлэхүү бас жоох өөрсдөө ер нь бол хүлээж авах чадвар илүү хурцтай энэ хүүхдүүдээр бас ажиллаад явах болов гэсэн бодолтой байна. Тэгэхээр одоо алтан сарны оны тэргүүн наадмын бас нэг том ач холбогдол гэж би хувьдаа ойлгодог. Юу вэ гэхээр тухайн оны одоо хамгийн онцлог гэж нэрлэж болох 7 залууг бид нэр олон нийтэд ингэж 2001 оноос хойш одоо жил болгон тийм ээ одоо зарлаж тэр хүмүүсийг олон нийтэд таниулж тэр залуустаа бас урам зориг өгж ингэж явсан байна. Энэ утгаараа буцаад өнөөдөр одоо 70 гаруй залуучууд одоо тий одоо энэ шагналыг авсан хүмүүс байна. Анх бол энэ бол цөөхөн тоогоор намнацсан байсан байна ингээ явж. Тэгээ энэ болгоноос ингээ харахад зөвхөн нэг зочинтойгоо бид нар ярилцж байна. Энэ бол одоо Хатанбаатар маань. Тэгээ ингээд сонсоод байхад ямар их бахархмаар, ямар их гайхамшигтай нэг хүн энэ хорвоод те төрөөд энэ богино хугацаанд одоо ажиллаж амьдрахынхаа оронд ямар их зүйлийг хийдэг вэ гэдгийг бид нар харж байна л да. Тэгэхээр ийм залуучуудыгаа бид нар одоо тодруулж олон нийтэд зарлах нь магадгүй шинэ жил болгоноор зарладаг тэр олон шагналуудаас илүү их ач холбогдол энэ алтан сарнаад байдаг болов уу гэж боддог. Ягаад гэвэл алтан сарны оны наадам маань бол оны хамгийн отхон наадам болдог тийм ээ 12 сарын 31-ний өдөр болдог. Монгол түн бүгдээрээ энийг шууд дамжуулж үздэг. Энд чинь Монгол төрийн өндөрлгүүд бүгд ирж оролцдог. Монголын алдар суутай бүх залуучууд энд нэрээ дэвшүүлж өрсөлддөг. Тэгээд энэ цаг хугацаанд бас үзэгчтэй хэлэхэд 7-8 цаар явж байгаа. Би бас хэлхэн зүв болов гэж бодож байна тийм ээ. Соёл урлагийн салбарын, за спортын салбарын, нийгэм одоо шинжлэх нийгэм олон нийтийн салбарын, за шинжлэх ухаан техникийн салбарын, за хүмүүнлэгийн салбар, за бизнесийн салбар байдаг. За долоотх нь бол дэлхийн Монгол хүн гэсэн ийм салбарууд байгаа. Тэгэхээр бол яг өнөөдөр маргааш нөгөөдөр бол үзэгчд маань өөрийнхөө дэмжиж байгаа хүмүүсийн одоо талаар мэдээлэл алтан сарнаа цэгийн сайтад ороод мэдээлэл хийгээрээ. Тэгээ хүмүүс бол энэ дээр саналаа өгж одоо сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагддаг. За хоёрт нь бол энэ бид нар бол зүгээр энэ алтан сарныг авахын төлөөх бас үйл ажиллагаа биш гэж боддог юм аа. Олон хүмүүс энд нэр дэвшнэ гэдэг нь хийсэн юм аа одоо тэр сайт дээр гаргаад танилцуулна гэдэг нь энэ бол өөрөө их хүндлэлтэй. Тэр утгаараа бол одоо Атна маань бол жишээлбэл шавнараасаа нэлээ олныг одоо дэвшүүлэх юм байна гэж би сайн удаа ойлголоо. Энэ бол цаашдаа бас Атнагийн шавнараас одоо олон алтан сарны эзэд төрхнэ гэдэг нь бол бас
тодорхой шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингэж одоо хэдүүлээ энэ одоо юу гэдэг Монгол түмэн бидний одоо энэ Алтан сарны наадмын энэ оны ураа бол бид нэг Монгол гэж. Тэгэхээр бид нэг Монгол, нэг улс орон, нэг эрх ашигтай. Тэгэхээр нэг нэгнээрээ бахархаж, нэгнийхээ хийсэн зүйлийг бас олон нийтэд ингэж танилцуулъя гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр энэ Монгол хүн гэдэг ер нь бол одоо гадаадад бас сурсан Туркт тийм ээ олон улсын одоо тэмцээн уралдаанд их явж байна. Ер нь Монгол хүний тухай ойлголт дэлхийд ер нь ямар байдаг юм болоо? Монгол хүн гэхээр хүмүүс ер нь юу гэж төсөөлдөг бол? Анх яг одоо 10 жилээ төгсөөд миний хувьд бас их сургуульд 2 жил суралцсан байгаа улс төр судлаар. Тэгээд энэний дараа нэг засгийн газар хоорондын гэрээгээр Турк улсад хуулийн сургууль суралцахаар ингээд явж байсан. Тэнд бас хуулийн сургуулаа төгссөн, магистр юм хамгаалсан. Яг мэдээж тухайн үед ингээд очиж явахт бол яг Монголын талаар бол үнэндээ яг очисон газар улс болгонд бол бас эрс төс ойлголцтой байдаг. Зарим хүмүүс бол мэдээлэл сайтай байдаг. Гэвч ихэнх масс бол одоо яг Монголын талаар үнэндээ ойлголт бол том бага байдаг. Тэгэхээр яг монголчууд гэхээр яг морио унаал тэгэл морьтойгоо сургуульдаа ингээд хичээлдээ явдаг. Тэгээ ер нь яг тийм ойлголт нэг гэрт дотор амьдраад тэр мэдээж энийг бас ийм биш шүү гэдгийг таниулах тал дээр монголчууд ялангуяа тэр тухайн улс орнд одоо амьдарч байгаа суралцж байгаа энэ монголчууд маш их ажлуудыг хийдэг. Турк суралцж байгаа турк дэх монгол оюутнууд ч гэсэн энэ тал дээр бас их ажлуудыг бид нар хийдэг байсан. Яг суралцлага таниулах тал дээр. Тэгвэл бид нар бол уламжлалын шинжилгээг бол ингээд хослуулад ингээд авч явж байгаа ард түмэн. Өнөөдөр ч гэсэн бид нар гэртээ байж л байгаа. Морь малдаа бид нар хайртай тий. Уламжлалтай хайртай. Гэхдээ бас дан ганц энэ нэг талаас харах зүйл биш юм аа тий. Тэгэхээр хамгийн гол нь эх орноо тий олон улсад ингээд сурчлаад явж байна тий. Эрийг зөвөр ингэж ойлгуулад явж байна гэдэг бол яг тухайн монгол хүн төрсний үүрэг хариуцлага үнэхээр сайн ухамсарлаж чадж үүргээ биелүүлж чадж байна гэж бас үздэг л дээ тий. Тэгэхээр одоо би энэ хүүхдүүдэрээ ч гэсэн баярлж байгаа. Ялангуяа одоо энэ бүр багчууд маань хүртэл өнөөдөр олон улсад ингээл энэ нэрийг гарахаар Монгол гээл тэгэл дуудуулаад төрийн дуулаа их шиглүүлээл далбаагаа барайл ингээл гарахад хүн болгон гоё омгшдэг. Саяхан л гэхэд одоо энэ тэр дэлхийн аврал шалрахын Англид болсон энэ тэмцээн дээр бүх монголчууд маань тэр Англид сурч ажиллаж байгаа, амьдарч байгаа тэр монголчуудаа уулзалт хийсэн. Тэгээ тэмцээний тэр хаалтан дээр, хаалт ажиллагаан дээр маш олон монголчууд ирж бас бидний яг сэтгэл зүрхээрээ дэмцэн. Бусад улс орныхны хажууд хамгийн их байлаа шигтэн тий. Ерөөсөө нэгж чадсан. Тэгээ ер нь бас энийг ингээд харахад бол гадаадад байгаа монголчууд илүү нэгдмэл байдаг юм л гэсэн ойлголт байдаг юм. Бүр бие бинийгаа маш сайхан дэмждэг гэж байна. Яг тийм зүйл хоногчтгүй л доо. Яг үндэсний үзэл гэдэг зүйл бол ойлголт бий болж. Одоо яг үүнтэйг адилхан бас Монголд те Улаанбаатардаа Монголдоо бид нар эх орондоо яг ийм байх хэрэгтэй юм аа. Тэгээ бие бинийгаа маш сайхан дэмждэг хараар бодох биш те. Дандаа нэг сайн зүйлийг олж хардаг л байх хэрэгтэй. Тэрийг нэлээх зүйлгээд сайн зүйл энэ үнд чинь за 10 зүйлийн чинь 9 нь муу байж бол нэг зүйл нь сайн байж л тэр сайн зүйлийг бас нэг олж хардаг, дэмждэг, урмаар тэтгдэг те. Ийм л байх шүү дээ гэж боддөг юм. Тэгээ шинэ жил шинэ он гэхээр яа гэвэл бүх юм шинээр эхлэх гэж байна. Шинэ он хүмүүрт бас шинэ зүйлийг шинэ эхлэл болгоныг авчирдаг гэдгээрээ бас их гоё тийм утга учиртай сайхан байдаг болов уу гэж боддог. Тэгэхээр шинэ оны эхлэл яг хаанаас эхлэх вэ? Юунаас эхлэх вэ? За шинэ оны эхлэл тэгэл мөн ялгааг одоо сэтгэл зүрхнээсээ эхлээл явна да. Сэтгэл зүрхнээсээ л эхлэн бүх зүйл. Хийж байсан ажлуудаа өшөө цааш нь үргэлжлүүлэх те. Одоо энэ өнгөрсөн одоо энэ 2013 онд алдан оноо юу байсан? Энийгээ сайн тунгаан бодох. Дараа жилдээ юун дээр анхаарах вэ? Тэгээ бүх зүйлээ л дахиад зин бас нэг сайн бодох бах та. Бодсон ч сая яасан жоохон хоолоо зангирч өнгөрөөд бас гонигтэй юм өтер болов уу энэ онд. Тэгээ надад нэг ингэ санагддаг шүү дээ. Оюутны спортын тамирчид улам залуужж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр их залуу тамирчдыг энэ их хурдтай спортод бэлтгэхийн тулд багш хүн өөрөө байнга одоо өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Тийм цаг үеийн шаардлага байдаг бах тийм. Тэгэхээр энэндээ ер нь одоо чинь өөртөө одоо яаж тэмцэж, өөрийгөө яаж хөгжүүлж чинь туршлагаасаа болцгоё. За тэгээд мэдээж бас энэ дэр бол анхаарах ёстой. Багш хүн бол өөрөө байнга суралцагч байх ёстой. Бас сургалт явуулдаг байгуул байнга суралцагч байгууллага байх ёстой гэдгийг бол бид нэр бас зарчим. Тэгэхээр энэ дээр бас байгууллагын ажилчдыг за өөрийнхөө хувийн талаасаа ч гэсэн хөгжүүлэх тал дээр бол нэлээд анхаарал явуудаг. Тэгэхээр сая энэ жилийн хувьд ч гэсэн бас гадаад дотоод бас нэлээд олон сургалтанд бас ингээд хамрагдаад явж байна. Мэдээ одоо яг байгууллагатай холбоотой иймэрхүү ажлууд ялангуяа иймэрхүү сургалтууд дээр бол илүү ач холбогдол өгч явдаг л да. Тэгээд би өөрөө ч гэсэн магадгүй одоо нэг удахгүй бас гадагшаа
сурахаар явчих юм магадгүй байгаа тий. Гэхдээ өөрийнх нь байгууллага бас хөл дээр нь тодорхой хэмжээнд бас очиод тэгээд өөрөө дахиад бас нэг ганц 2 жил бас суралцаж магадгүй тий. Тэгэхээр энэ дээр л анхаарна. Байнга суралцж явах хэрэгтэй. Тэрнээс одоо тэгэхгүй бол зэврэн шүү дээ тий. Би Нямкагаас авсаа гэж бодож байна л да тий. Монголын бас сайхан бүсгүүчүүдийн нэг өнөөдөр одоо ингээл хэдүүлээ нэвтрүүлэгт хамт ороод сууж байна. Тийм утгаараа би өнөөдөр байгаа энэ Монголын эмэгтэйчүүд бүсгүүчүүдэд хандаад ер нь энэ өнгөрсөн хонд эмэгтэйчүүд их амжилт гаргасан санагдаж байна зүгээр миний бодлоор. Одоо жишээлбэл спортын салбарт манай уран цэцэг гэдэг охин жодогоор дэлхийн авраг эмэгтэй болсон тий. Гэх мэтлэнгээр манай эмэгтэйчүүд ер нь одоо салбарт их манлайлж байна. Би сая сонсоход тэр охин байна тий 17-тай медаль авдаг. Тэгээ бас л охин байна. Тэгээд Нямкагийн маань хувьд бас өнгөрсөн жил ямар байваа? За миний хувьд ч гэсэн бас одоо юу хувь хүнийхээ үүднээс бас өөрийгөө их тийм гоё хөгжүүлсэн, их юм үзсэн дуулсан юм сайхан жил байсан. Америкийн нэгдсэн улсад суралцж аваад одоо сайхан ирсэн. За тэгээ ерөнхийдөө бол эмэгтэйчүүдэд бас их тал бүрээр их сайхан боломжууд олддог болсон. Одоо чухам өөрсдийгөө хэрхэнд ажиллах вэ гэдгээс л бүх юм шалтгаалдаг болсон шүү дээ. Нэг үе бодвол улс төр бизнес соёл урлаг гэд бүхэл салбарт л одоо тухайн хүн өөрт нь нөөц болцоо байгаа тэрийгэ зөв ашиглаж чадах юм бол одоо хаанч эмэгтэй хүмүүс хинээс ч дутхгүй юм а гэдгийг бол салбарт олон эмэгтэйчүүд харуулж өгч байгаа. Тийм учраас одоо энэ жилийн алтан сарнаад маань бас олон эмэгтэйчүүд алтан сарнаан эзэн болж одоо өөрсдийгөө одоо үнэхээр эмэгтэй хүн бол ийм байдаг юм шүү гэдгээ бас харуулах байх гэж би найдаж байгаа шүү. Ер нь дэмжиж байгаа эмэгтэй хүн байгаа юу энэ жилийн? Байгаа. Гэхдээ одоохондоо хэлэхгүй би ямар ч байсан саналаа бол өгсөн байгаа. Тэгэхээр хатнагаас бас дахиад асуумаар байна л да. Ер нь нэг хүмүүс ойдох тоолт гэхээр бол илүү тэмцээн уралдаан гэхээс илүүтэй ер нь альва ямиг бол сурах тогтоох гэдэг бол маш чухал одоо ур чадвар гэж ингэж өвдөө ойлгож хурдан унших ч гэдэг юм тий. Тэгэхээр энэ чадвар Монгол хүнд бас харьцангуй сайн байна уу? Яг гэвэл би тэгж асууж байгаа хатнаа маань одоо Туркт очиж сурж их хугацаанд л энэ спортоор богино хугацаанд хичээллээд тэр амжилтуудыг гаргасан. Бас хатнаа маань ирээд удаагүй байхдаа энэ залуучуудыг бэлдсэн чинь эдгээр маань дэлхийд очиод их амжилт гаргачихж байна. Тэгэхээр магадгүй Монгол хүн Монгол залуучуудад маань юм одоо оюуны потенциал тий одоо энэ суралцах чадвар хэр байдаг юм бол хамгийн гол нь энэ бас нэг ялгаатай тал байна. Энэ дээр би бас угаасаа байр суурь нэг байгаа. Ер нь бол монголчуудын хувьд юмыг хүлээж авах чадвар бол маш сайн өндөр. Ер нь бол хурцтай байдаг. Дасан зохицох чадвар тий. Тэгэхээр энийг бол бид нар маш олон жишээнээрээс бас мэдж байгаа. Тий. Дор айлны гадаад туршлаа нэг ажилд орлоо тэр ажлыг ямар богино хугацаанд хүн хийж чадж байна тий. Тэгэхээр хамгийн гол нь юу дутагдаад байна нөхөр энийг нөгөө дадлуулах тал дээр бас жоохон дутуу байдаг. Тэгэхээр миний хувьд бас энэ ялангуяа тамирчтай, суралцагчтай, сурагчтай юу гэж хандж байна гэхээр зүгээр арга техникийн эзэмшээ ойлгох тий. Мэдээж та бүхэнд одоо яг энэний цаа нэгэнт энэгээр хичээлж ихсэн бол цаана одоо нэг зориг тий нэг цэг байгаа. Энд хүрэхин төлөө таад явах хэрэгтэй. Гэхдээ тэгж өөрсдөө ачаал өгөх шаардлага байхгүй. Өдөр болгон гэхдээ их биш бага биш их биш бага биш гэхдээ өдөр болгон хийгсэн зарчмыг л баримтлагч. Өдөрт 5 минут хийж болно эсвэл өдөрт 30 минут нэг цаг хийж болно. Ямар ч ус өдөр болгон хийх ёстой гэдэг дээр л илүү анхаарч ажилладаг. Тэр утгаараа одоо энэ хүмүүс яг нэг системтэй, дисциплинтэй болно гэж байна. Энэгээр одоо ийм сайхан амжилт гаргаж. Тэгээ энэ дээр нэг зүйл бас онцолж хэлэх юм. Илүү төлхөө яг энэ ойдогтлол гэдэг бас ингээд бариад явсан учраас одоо энүүгээр илүү их энэ амжилт гарах тал дээр анхаарсан. Тэгэхээр энэ ялангуяа одоо энэ хүүхдүүд маань энд манай энэ тамирчид маань өнөөдөр яг тэр оюуны олимпиад 4 жил нэг удаа болдог. Одоо 16 оных нь Лас Вегаст Америкт болох юм. Тэгэл одоо энэ дэлхийн аваргууд жил болгон болж байгаа гэдэг энэ олон улсын маш олон тэмцээн уралдаан. Энэ хүүхдүүд зүгээр энэ оюутан байх хугацаанд 10 жилийн сурагч байх хугацаанд л өөрсдөө гоё бэлдэж орж энэ хүүхдүүд насаараа ингэж явахгүй байхгүй. Насаараа тэмцээн уралдаан гэхгүй. Энэ хүмүүс өөрсдийн гэсэн бүр амьдралын маш том зорилгууд байгаа тий. Зарим нь инженер болно, зарим нь эмч болно. Тий зарим нь одоо ямар салбарын юм. Ерөөсөө маш том хуульч болно. Зүгээр энэ болгонд нь одоо энэ чадрууд бол үнэхээр суурь чадвар нь болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ оюуны спортонд би бас нэг онцолж хэлдэг. Шууд амьдралд, ажил амьдралд хичээл номонд шууд нөлөөлдөг оюуны спортын 5 төрөл байгаамаа суралцах чадварт нөлөөлдөг. Нэгт нь бол мэдээж энэ ой тогтоолтын чадвар, юмыг хүссэн мэдээлэг тэгээ зовлгүйгээр нэг хараад тогтоодог, тий агуулга тогтоон боловсруулдаг, сэтгэгдэх хэрэгтэй үедээ санаж ашигладаг энэ чадвар. Хоёрт бол мэдээлэл хурцтай хүлээж авах, нөгөө хурдууншлаг гэж нэрлэдэг. Энийн чинь тэмцээн уралдаанууд хүртэл болж байна. Одоо энэ актемдэр 2 хон гараа дараагийн тэмцээн уралдаанд орох минут нь 1000 гараа үгүй уншдаг, тий номыг эргүүлж явдаг хүүхдүүд эхнээсээ гарч эхэлж. Эдгээр чинь бас цааш тий Монгол хүүхдүүд. Энэ чинь бас энэ тэмцээн уралдаан бол хурдтай уншиж тэгэд ойлгоцоо шалгуулт. Энэ номны агуулгыг ярьдаг, тий эндээс юу ойлгосноо ярьдаг.
Эн чинь бас нэг хүүхдэд ном уншихын хүнжлийг бий болгож байгаа байхгүй тий. Тэгэхээр хурдан уншлага байна. Гуравт нь одоо аюу нь оюуны зураглал гэн энэ бүтээл сэтгэлгээ хөгжүүлсэн. Ялангуяа өнөөдөр бас манай энэ боловсролын систем хүүхдийн бүтээл сэтгэлгээг бол үгүй хийж байгаа. Угаасаа ер нь бол Монгол гэлтгүй маш олон газ. Тэгэхээр энэ яагаад тэгэхээр нөгөө одоо нэг тархитай холбоотой зүйл дээ нөгөө тархины зүүн ас бөмбөлгөөр суурилсан боловсролын систем гэдэг. Тэгэхээр яасан одоо өнөөдөр бол энэ системийг өчнөө улсууд одоо тодорхой хэмжээнд халаад эхэлсэн, шинэ системийг нэвтрүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэ одоо энэ юун дээр бас илүү орж ийн гэхээр энэ оюуны зураг гэсэн энэ зүйл төр энэ бол тухайн хүүхдийн бүтээл сэтгэлгээ дээд зэрэгээр хөгжүүлж өгдөг. Хичээлийнхаа тэр багшийн хэлж байгаа ярьж байгаа лекцийн материалыг бүр ганцхан цаас дээр тэмдэглэж болдог. Ямар нэгэн ажил төлөвлөхөд оюуны зураглалаар маш богино хугацаанд ширхэг чадаас үлдээдгүүгээр бүх ажлыг төлөвлөх боломжийг олгодог. Маш олон давуу тал. Энэний бүр тэмцээн уралдаан ингэж бас болдог. Тэгээд мэдээж дөрөвт нь болохоор IQ гэж байна. Тэгээд яг тавд нь бас бүтээл сэтгэлгээний яг энэ тэмцээн уралдаан гэдэг. Тэр ерөөсөө энэ бас хүний амьдралд ингэж шууд нөлөөлдөг гэдэг оюуны спорт дундаас бас онцгой л доо. Тэр энэ тал дээр нь анхаарч байгаа. Энэ хүүхдүүд эмч боллоо ч гэсэн бас бүтээлчээр сэтгэдэг арай өөр өнцгөр хардаг тийм ийм л бол энэ чадвар юм тийм чадвар гэхээс илүү зүгээр чадвар тийм мэрэгч чинь энэ зүйл дээр л өөрсдийнх нь ажил амьдралд хичээл номдол эерэг нөлөөж байна. Тэрнээс одоо ингээл насаараа тэтгэвэр гартлаа ингээд яв. Хүсвэл энэ хүмүүс ажиллангаа хажуугаараа бас орж болно. Дараа тийм ойлгосон тийм. Тэгэхээр цөөхөн монголчууд бол бас оюуны чадамжийн хувьд, чадварын хувьд бол бас гайхуулж чадхаар юм нөөц болцоотой гэдгийг бид бас ярьдаг тийм ээ. Гэхдээ энийг бол манай хатнаа бол бас Монголын ард түмэн дэлхийд дахинд бол хангалттай баталж харуулж байгаа юм сайхан үйл бүтээж яваа залуу хүмүүсийн нэг. Тэгээд хатнаас баярын тухай асуулт асуумаар байна л да. Ямар баярт илүү дуртай вэ? Шинэ жил байх гэж бодоод хүлээгээд. Тий. За мэдээж шинэ он гэдэг утгаараа тий яг бүх зүйлээ бас ингэ цэнгэн гэдэг утгаараа дараагийнхаа зүйлсийг төлөвлөнө гэдэг утгаараа мэдээж чухал баяр. За миний хувьд бол тэгээд 93 наадам маань байна тий. За наадамдаа бол маш дуртай. Тэгээд шинэ жил наадам ер нь бол баяр сайхан шүү дээ тий. Гэхдээ мэдээж энийг бол зохицуулах хэвээр. Энд ямар нэгэн баяр болж ийнэ гэл тэр болгоно руу бас явахгүй. Шинэ жилийн баяр тэр их өргөдөж байна. Ер нь бол энэ 12 сард бол 20 гаруй газараас бас өргөлөө байна. Өнөөдөр бас 12 сар бол ер нь тэр чигтээ тэгээд баяр байна. Гэхдээ ихэнх нь оролцож чадсан бас эрүүл мэнд жоохон юу байгаа. Сайн нөө ойрд энэ жил бас нэлээд ачаалтай байжсэн тийм. Зүгээр одоо он гарахаас нь бас жоохон амарч авъя, тэнхэрж авъя. Тэгээд дараагийнхаа ажил руу орё гэдэг үгээс сая бол 2 3 шинжил орсон байна. Оюуны их бэлтгэл ингээд одоо сургуульд хийгээд ахаар ядрах асуудал их байх уу? Стресс, ядаргаа тийм зүйл байхгүй. Яг ялангуяа одоо энэ оюуны ажил, ялангуяа энэ бэлтгэлийн үеэр бол ядарна гэсэн ойлголт. Яг тэгэхээр би энэ дээр бас нэг зүйл санал нэг үүдээ. Зарим судлаачид үгүйсгэж, зарим нь одоо яг энийг дэмждэг. Юу нөхөр оюуны ажлын ихэр уурах тарих ядардаг гэсэн ойлголт байгаа. Тийм зүйл бол байж болохгүй гэж. Өнөөдөр булчин л ядарна тий. Тэгэхээр одоо энэ тархичин булчин биш учраас би 5 км гүлээ хөл ядарахад бол хөлийн булчин ядарахад ядарсан мэдрэмж төрнө. Тарих булчин биш учраас ядрах үндэслэл байхгүй. Гэхдээ зүгээр хүмүүний тархины нэг онцлог байдаг. Нэг 30 минут, 40 минут, 50 минут оюуны ажил хийсэн бол заавал нэг 5-10 минут завсарлаж. Энэ болохоор нөө ядарсандаа амарж байгаа үйл биш. Угаасаа тархины онцлог байна тий. Тэр 40-50 минутанд хүлээж авсан мэдээллийг боловсруулах тэр цаг хугацааг тэр 5-10 минутын завсарлага гэж тий тэр гэж үздэг. Тэгэхээр тэр үднээс бол ядарна гэсэн ойлголт. Гэхдээ яг хуу төлөвлөсөн өөр бас бус маш олон ажлууд байдаг учраас тэр болгонд бас зарим нэг үед бүхэн тохиол төрдөг. Гэхдээ бас энийг одоо яг оюуны спортын хичээлж давуу тал нь бол дандаа төсөөллөөр эерэг зүйл бодож идэг. Тэр зүйлийг бас нэг одоо тэр бухимдлыг бас нэг арай эргээр бас нэг өөрчлөх тийм боломж бол байдаг төсөөллөөр. Тэгэхээр тэрнийхээ тусламжтайгаар магадгүй бас харьцангуй гайгүй стресстэй байдгийн болов гэж боддог шүү дээ. Тэгэхээр би одоо нэвтрүүлгийн цаг маань ч гэсэн ингээд 30 минутаар бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бас яг үзэгчд маань үзээд бас тархиа амраад дүгнэлт хийх боломж олгож байгаа юм байна гэж бодлоо. Тэгээд товчхоо нэг зүгээр асуулт асуухад ер нь одоо манай нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо энэ одоо Алтан сарны оны тэргүүн наадмыг одоо 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгэхээр манай залуучуудын байгууллагаас бол залуучууд руугаа хандсан маш олон арга хэмжээ ажлуудыг хийдэг. Тэгэхээр ер нь Монголын залуучуудад хандаж одоо эх хонд нь хандаж магадгүй энэ оныг дүгнээд бас залуучуудад хандаж хэлэх үг уриалах тийм одоо санаа байна уу те. Миний бодлоор энэ залуучуудад маш их нөөц бололцоо байгаа ч гэсэн нэг тийм итгэл найдвар гэдэг юм уу зориг чиглэл өгөх сэтэл өгсөн юм харцангуй цөө учраас одоо тий залуучууд маань ингэж идэвхгүй юм шиг харагдаад байгаа юм болов уу гэж бас бодоод байна л да. За тэгэхээр ерөнхийдөө шинэ он гарч байна. Тэгэхээр
нийт монголчуудаа бас эх ондоо эрүүл их аз жаргал сайн сайхны хүсье ялангуяа залуучуудаа бол өнөөдөр бас залуучууд харьцангуй одоо үзэл бодлын хувьд бол арай өөр болсон. Юмыг бас нэг нэлээ ойлгодог, юм уншдаг, судалдаг ийм болж байгаа. Гэхдээ одоо энэ дэр бидний хувьд бол илүүдхөр сайхан багаар ажил сурья. Хүн нэг бүр одоо тийм универсал болох гэдэг шаардлага. Тэг бидний нэг онцлог бол залуу бүх зүйлийг л хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн баг тийм ойлголттой байдаг. Үнэхээр дутуугаа дутуу чаддаг нэгэн хин нэгний дутууг ингэж гүйцээд ер нь бол яалчгүй л одоо багаар ажиллах жил байгаасаа ялангуяа залуучууд багаар ажиллаж бид нар энэ сайхан улс орондоо их зүйлийг бас хийх боломжтой, бие бинийгээ ойлгодог, бие биендээ итгэдэг. Тэгээд хамгийн гол нь бие бинийгээ гомдоож болохгүй хамтдаа бүх юмыг л хийх ёстой болов уу гэж үздэг. Тэгэхээр багаар сайхан ажилласаа тий. Ер нь бол ив нийтлээ урилж ийн гэж ойлгож байна. Нэг Монгол гараа гэж. Үрээгийн маань одоо хэлсэн гэж. За ингээд Алтан сарны оны тэрүүн надамд маань зориулсан одоо цуврал баярын нэвтрүүлгийн маань анхны дугаарт хүрэлцэн ирж оролцсон хатнадаа одоо цаашдынх нь ажил амьдралд өндөр амжилт хүсье. Ингээд шинэ оны босгон дээр одоо сайхан яриа өрнүүллээ. Ингээд үзэгчдээ одоо шинэ оны сайхан мэдчилгээ дэвшүүлэх боломжийг бас олгоё. За тэгээд шинэ онд мөн ялгаагүй одоо эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүссэн зорьсон бүх зүйлдээ хүрээрээ гэж хүсэж байна. За ингээд тэр ирвэл за үзэгчдээ ундраа аваарай, хамтдаа тулгацгаая. За баярлалаа. За. За.